За хоёул аав охин хоёроо нэг хийчихээ. Чи тэр чинь энэ маршлын гүүр харагдаж байгаа те. Маршлын гүүрээр ингэж наашаа гарч ирээд одоо яг энэ дээр ингээ машина тавина тийм ээ. Эн чинь болохоор их тэнгэрийн хамгийн зүүн талын хаалга гэсэн үг шүү дээ тийм ээ. Энд машина тавьчаад одоо энэ үед ингэж алхаж гарч ирнэ. За тэгээ хаач гэж байгаа вэхээр энэ бол цэцэг мөн рүү явах маршрут шүү дээ тийм ээ. За эндээс одоо эндээс цэцэг үний оргил хүртэл гарахад хэд вэ? 12 талдаа бол 12 км явна. Бит хоёр замдаа хаагур явдгийг нь бас ингээд хэлье. Ер нь эндээс цэцэг үний оргил гараа буцаж ирэхэд бол 24 км зам явна. Бас нэлээд хол явна шүү. Тийм учраас жаахан бэлтгэж яагаад алхах хэрэгтэй тэр маршрут. Төр урахыг бол нэг 7-8 км байдаг гайгүй. Манчираас алхах нь бол нэг 6-7 км ойрхон. Тэндээс явахад бол ойрхон. Тэгтээ нэг гэм нь тэр хүртэл одоо машинаар явдаг юм хол газар явах гээд байгаа. Энэ бол яг Улаанбаатарыханд бол шууд одоо цэцэг өн рүү явахад хамгийн одоо тийм ойрхон гэдэг нь хүмүүстэй ойрхон, ирэхэд ойрхон. Алхахад бол хамгийн хол маршрут шүү. Тийм ээ. За ингээ хөдлөе. Одоо ингээд ийшээгээ эргээд энэ үед явна да. Энэ. За ерөнхийн нэг замаа харуулчих. За ийм замтай, жимтэй. Одоо энэ дээр гарч ирээ зогсоо танд ингээ жимтэй. Одоо энэ жимээр яваад одоо тэр жим дээр харагдаж шít. Харж ийн хөндлөн. Ингээд энэ үед гараад ингээд тэний цаатал дээр далбаатай оргил гэж байгаа. За ингээд далбаатай оргил дээр хараад ирж байгаа маа. Далбаатай оргилийн зүүн тал нь ингээд нөгөө юу штэ. Баг тэнгэр ингээд. Баг тэнгэрийн ам гэдэг чи одоо энэ ингээд энэ хүртэл үргэлж. За одоо бид нар тийшээ явна. Энэ оргилийн хажуугаар гарна. За энэ талдаа их тэнгэр. За ингээд буцаад манай далбаа. За энэ хүртэл нэг цаг гаруул явдаг шүү. Тэгтээ нэг яарад хэрэггүй юм уралдаанд явж байгаа шүү. 50 аажуу кафтад явах хэрэгтэй. За ингээд далбаатай оргил маань энэ байна. Далбаатай оргилөө өнгөрөөд энэ баруун гал талд чинь их тэнгэр байгаа. Одоо энэ нэг юм толгой байгаа. Энэ толгой баруун талаар нь тойроо тэгээ уруудаад. За одоо нөгөө толгойг чинь ороогод явж байна. Энэ их тэнгэр энэ талд үлдчихэж байгаа. За ингээд одоо энэ замаар яваад за бид нар нэг яг энэ дээр очиод нэг амранда амрах хавьтай тэнд очиход 4 км болдог. Одоо энийг тойроод ингээл янзын уруудсан зам байгаа. Ингээл эхний 4 км явчих гэж байна да. За ингээл энэ нэг 4 орчим км л дээ. Ингээд одоо ингэж юм модныхаа захаар яваад тэгээ мод руугаа орно. Тэгэхээр эхний нэг 4 гаруй километр бол мод руу орохгүй дандаа ийм гоё ил задгаа газар яваад энд ирдэг. За энэ 4 км дээр ирээд энд одоо сайн байгаа уучаад эндээс буцаж болно. Энд ирчээд буцах юм бол бид очих 8 км билрүүгээ 8 км явчих шүү бас гайгүй. За одоо ингээд уруудаа тэрөөд өгсөд тэгээ мод руу орно да. За мод руу орохдоо юуг анхаарах вэхээр за нэгдүгээрт нь бол жимээ алдаж болохгүй модон дотор. Жимээ байн харж өгнө. Хоёрдугаарт модон дээр тавьсан хөх будагаар тэмдэглэсэн байгаа. Ерөнхий явах чиглэлийг тэрнийг байн харж өгнө. Хэрвээ хөх мудагтай модоо алдчих юм бол буцаж цааш явж болохгүй буцаж заавал жимээ олж явах хэрэгтэй. Энэ модон дотор заримдаа энэ жим чинь хоёр салаална, заримдаа бүдгэрнэ. Янз бүр болно шүү дээ. Тийм учраас
модон дотор төөрөх аюул байна. Саяны энэний хүртэл одоо төөрөд байх юм байхгүй. Задгаа газар сайхан жимтэй очроос хүрээд. За яг эндээс нөгөө цэнхэр будагтай мод чи эхэлж байгаа. За нэг иймэрхүү хад чулуу ихтэй шүү. Маш болгоомжтой юм. Болов ер нь төрийтэй одоо шагааны хамгаалалттай явах хэрэгтэй шүү. Чулуун завсар хөлөө хийв. Энийг тиймэрхүү аюулууд бас бий. Болгоомжтой л яв гэсэн үг. За ингээ хэрэм үлээ. За иймэрхүү бас битүү модон дондор бас явна шүү гоё. За үнэхээр нэг агаар магаар юм бол тасархаа шүү дээ. За энэ хараа. Яа бид хэд 8 орчим километр алхаж ирээд Жокийн хадан дээрээ ирээд. За нэг сүүлийн 4 км нэлээ хийсэх юм шавартаа. За бороо их оруулаа. За одоо сүүлийн 100 чи энэ ингэж гарна. Тэгэхээр энэ хадан дундуур ийш гарна хараа. Одоо энэ цасанд ороос гарч ирлээ. Ингээд одоо энэ ийм хайж. Хогны хайж. За энэ хайж хараад тэгэл одоо ингээд зам руу орчихлоо. Ингээд цэцэг. За цэцэг өнөө ингээд ингээд хараад ирж байгаа. Оон тэнд байгаа. Энийг ингээд чигүүрээ дэлгэсэн хангалч юу гэдэг байхгүй. За өнөөдөр гурвуулаа цэцэг өнөө орой дээр ороо руу их тэнгэрийн маршрутаар явлаа тийм ээ. Нийтдээ 12 орчим километр замыг за нэг 4 цаг гаруй хугацаанд явж ирлээ. Явах замдаа хэдүүлээ хүмүүс бас хэрэг болно гэд намайг бас нэлээд олон хүн тэр зам мамын нэг заагаад нэг бичлэг хийгээд тэгэж гисэн тэр хүмүүсийн үүрэг даалгаврыг бас хариуцлагатайгаар гүйцэтгэлээ. За одоо нэг доошоо 4 цаг уруудна. Дээшээ 4 цаг гарч ирсэн. Алхалт бол 8 цаг байна шүү. Тэгээд дээр нь яг 30-40 минут болно. Ингээд нэг аажуу таваараа явхад өглөө гараад явхад нэг ороо нэг 9 цаг хэртэй алхаад буухаар ийм маршрут байгаа шүү. Би нэг багцаа өглөө шүү. Окей. За өнөөдөр надтай хамт за охин за манай зээ хамтдаа явлаа. За одоо энэ их тэнгэргээ бичээд хадны хажууд хүрээд ирлээ. Эндээсээ ингээд баруугаар эргэж яваараа одоо манай хоёр тэр явж байна. Энэ нэг ийм хөвгдөгтэй мод байгаа энэ. Энийг чиглээд ингэж явахгүй бол хүмүүс энэ дээр энэ тод замаар доошоо буухаар за ингээ бандан пад нөгөө юу руу явна шүү. Манцрын хийд рүү явна, Төв аймаг руу явцдаг зам их тэнгэр гэдэг хаягнаас огцон баруун гар шүү. За ингээ тэр дээрээс бууд энэ хадны наатлаар ингэж гарч ирэл. Одоо ингэнгүүт энэ хадаа өнгөрсөн шүү дээ. Одоо ингээл цэнхэр будагтай мод. Будагтай мод чи ингээ байж. Тэгээ энийгээр одоо манай хоёр тэр талд гарч ирнэ. Одоо дахиад огцон баруун байхгүй. Манай хоёр тэр талд гарчсан явж байна. За цэцэг өнөөсөө уруудаад өндрөө 8 км гаруй бууч. 2 цаг орчим ялаа. Одоо ингээ уруудахад ерөөсөө ганцхан нэг өксөр байгаа. Ганцхан өксөр нь энэ. Тэгээ энэний цаа тал дээр одоо нөгөө Далбаатай оргил байгаа. Тэгээ цаашаага туруудаал тэгэл буучна. За охин хоёр. За Далбаатай оргилынхаа хажууд ирлээ. Өглөө 9 цагийн үед гараад буцаад энэ Далбаатай оргил дээр 4:30-д ирж байна тийм ээ. За тэгээд ингээ явах замдаа бит хоёр бас зүгээр алхсангүй. Ингээд энэ маршрутаар хүмүүс явахад юу анхаарах вэ, яах вэ, яаж явбал зүгээр үү гэдгийг одоо бас товчлон хөрглөө. Тэгээд та нар маань одоо энэ уул руу жахан алхаараа. Далбаатай оргил дээрээсээ ирчгээд буцаад явчих болно. Дахиад 4 яваад буцаж болно.
8 яваад буцаж болно. 12 яваад буцахаар чинь бүтэн одоо юун дээр тий цэцэгүн дээр гараад 24 болчих шүү. Тэр хол ойр алхахдаг болно биш. Энэ байгалийн сайхныг мэдрэх тийм ээ. Өнөөдөр бол үнэхээр гоё байгаа шүү. Сайхан сэрүүхэн үнэхээр гоё. Байгалийн сайхныг мэдрэх 6-7 цагийн модон дотор явна гэдэг чинь тэрнээс илүү жаргал гэж юу яах вэ? Амжилт хүсье бүгдээрэнд нь. Цоглог байшаа бүгдээрээ алхаараа.